Евангелийн эвслийн тэргүүн ариун бол Галил Монгол цуглаан дээр төрлөө. Галил Entertainment Studios Бэлэг хөтөлбөрийг зохион байгууллаа. Солонгос дахь Монгол цуглаанууд үндэснийхээ төлөө залбирлаа. Энэ оны сүүлийн шөнийн залбирлын цуглаан боллоо. Эзэн Есүс Христийн мэндэлсэн өдөр зориулсан баярын үйлчлэгээнүүд болон Галил Монгол цуглааны түүхэн бичлэг зэрэг эдгээр 11-р сарын мэдээллүүдийг та бүхэндээ танилцуулж байна. Сайн бацгаана уу? Монголын Евангелийн эвслийн тэргүүн пастор Ариун Болт Галил Монгол цуглаан дээр зочлоо. Япон улсаас уулзалтанд оролцоод ирсэн Монголын Евангелийн эвслийн тэргүүн пастор Ариун Болт Пүрэв гаригийн залбирлын цуглаан дээр өргөдөн үгийг хуваалцлаа. Тэрээр монголчуудын зан заншил, соёл зэрэг нь эзний сайн мэдээг тараахад маш тохиромжтой арга түмэн юм гэж онцлоод өнөөдөр эзэн биднийг зөвхөн монголчуудад сайн мэдээг тараах биш харин үндэстэн бүрт хүрэх эзний багаж болон ашиглах гэж байна гэж хэллээ. Монголчуудыг харахтаа баяртай байна. Тэр халуун зоригтой эзнийг хүндлэж аваад талархаж байна. Үнэхээр энэ утгад байгаа үндэстнүүдийг эзэн монголчуудад харуулж өгнө. Үнэхээр эзэн гайхамшигтай зүйлсийг хийдэг. Та бүхэн итгэж байна. Нямгаргийн нөхөрлийн цаг дээр пастор Ариун Болт тэнцвэртэй байдал сэдвээр үгийг хуваалцсангаа өөрийн хүлээн аваад удаагүй байгаа Монголын Евангелийн эвслийн үүрэгт ажлын тухай болон 2020 он гэхэд хүн амын 13 дахь хүрэх харааны төлөө чуулган бүрт таниулж тэдэнд ямар нөөц бололцоо байгаа талаар намайг хүчтэй болгон намайг зориулж байсан. Галил Entertainment Studios Бэлэг хөтөлбөрийг зохион байгууллаа. 2010 оны Галил Монгол цуглааны хайрын жил болгосонтой холбогдуулан олон хайрыг дамжуулах үйлчлэл хийсээр ирлээ. Энэ үйлчлэлийн нэг болох Бэлэг хөтөлбөрийг 11 сарын 14-өөс 12 сарын 19 хүртэл цуглаан дээр зохион байгуулж эхлэх байна. Бидний гол зорилго бол Монголд байгаа итгэлийн ахын дүүстэй эзний мэдсэн өдрийг тохиолдуулан дулаан бэлэг болгож эзний халуун хайрыг дамжуулахыг зорьсон юм а. Энэ хөтөлбөрийг зөвхөн Галил Монгол цуглааны итгэгчдээс гадна Галил Солонгос, Галил Пакистан, Галил Индонез цуглаанууд дэмжлээ. 2010 онд Галил Монгол цуглаан дээр хүчтэй давлгаасан хайрын үйлчлэл нь ирэх 2011 онд гадагшаа хальж Монголд итгэлийн ахын дүүснэрт хүрэхээр боллоо. Зөвхөн Бэлэгээр биш, итгэлийн гэр бүл үйлчлэг энэ үйлчлэлээр дамжуулан олон гэр бүлүүд Бурхны хайрыг мэдрээсэй гэж Галил Монгол цуглааныхан энэ арга хэмжээг цаашдаа улам мөргнөөр зохион байгуулахаар төлөвлөд байна. Ус сугсны баярыг тохиолдуулан Солонгос Монгол цуглаанууд үндэснийхээ төлөө залбирлаа. Цугларалтыг Монгол дагалдах цуглааны пастор Баярмаа нээж, Сөүл амьд үг цуглааны пастор Отгонбаатар миний амбар сэдвээр эзний үгийг хуваалцлаа. Цугларалтын онцгой магтан дууг Жон Чаннуу цуглааны Эплэс эрэгтэйчүүдийн хор монголоор магтан дууллаа. Залбирлын нэгдсэн цуглааны өргөлийг Америкийн Чикаго хотын Антиох Монгол цуглааны пастор Түмэн Насангийн хоолойны хот хамтран хичээлээ залбир хийлээ. Энэ цугларалтын бүх үйлчлэлийг оролцож байгаа цуглаануудын пастор ахлагч нар өдөрдөн явууллаа. Улс томсны баяраар зохион байгуулж байгаа энэ цугларалт нь нийт 20 сум цуглаанууд оролцсон нь өмнөх жилүүдээс үүдээ оролцож байгаа зохион байгуулагч нар оролцож байна. Энэ оны Галил Монгол цуглааны сүүлчийн шөнийн залбирлын цугларалт болж өнгөрлөө. Галил Монгол цуглааны залбирлын үйлчлэлд 18-аас 80 хүртэлх насны 17 итгэгчид үйлчлэж байна. Залбирлын багийн гишүүд маань сүм цуглааныхаа итгэгчдийн өсөлтөөр анхаарч 2 сард нэг удаа эсийн бүлгүүдээр очиж залбирлын хөдлөлийг удирдаг юм. Уг үйлчлэлээс улирал нэг удаа зохион байгуулагддаг шөнийн залбирлын цуглаан 11 сарын 27-нд болж өнгөрлөө. Энэ шөнийн залбирал маань 50-аад итгэгчид маань оролцож шин оройн 23 цагаас өглөөний 5 цаг хүртэл ингээд залбирсан. Үнэхээр эзний оршихуй, эзний хүсэл дүүрэн хүсэл илэрхийлэх зүгчтэй үнэхээр зүс сэтгэлийн залбирлууд эзэнд өргөдлөө. Тэгээд мөн эдгээр зүйлийг онцгойлж хэлэхэд бид нэр 3 сарын өмнө ингээд 77 хоногийн мацаг барь залбирлаар эзэн энэ сүм чуулганд 11 он үнэхээр
энэ чуулганаа дамжиж их зүйлийг хийн гэдэг юм аа гэдэг үгийг өгсөн юм аа. Тэгээд энэ их зүйлийг эзэн маань хийн гэдэгт эзэн талархаж итгэж байна. Та бүхэнд Галил Монголчуудаас зохион байгуулсан үйл ажиллагааны тооч мэдээллийг хүргэж байна. 11 сарын 6-нд Галил Монголчуудын ахлагч нарын хурал болж энэ од хийгдсэн үйлчлүүд болон эх од хийх үйлчлүүдийн талаар ярилцлаа. Монголын бизнес сургалтын төвийн захиралд хүрэлд орж 11 сард Галил Монголчуудын дээр эсний үеийг хуваалцлаа. Сар бүр зохиогдох Солонгос дахь пасторуудад ахлагч нарын хурал боллоо. Эцсийн мэгсэн өдрийг тохиолдуулан Галил Монголчуудын номын үйлчлэлийн номуудынхаа үнийг 50% хэмжүүллээ. Галилийнхэн өвчин зүг явах бэлгийн амттай өдөн гаргаж өглөө. За сайн байцгаана уу гэж та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ үнэхээр энэ өдрүүдэд энэ цаг үед үнэхээр төгсгөлийн цаг гэдгийг та бүхэн мэдж байгаа. Үнэхээр Библиэлд 1-р Петр номон дээр төгсгөлийн цаг ирээд байна гэдгийг маш тодорхой хэлсэн байгаа. Тэгээд энэ төгсгөлийн цаг үед үнэхээр итгэлийн ахын дүүс итгэж бид нар үнэхээр ямар байх тухай маш тодорхой хэлсэн. Тэн дээр хамгийн нэгдүгээр үнэхээр бидний залбирал нь эрүүл байх ёстой. Гал халуунаар биенээ хайрладаг байх ёстой. Бид үнэхээр хэнийч үзэн ялгуул шүүхгүйгээр биеиндээ зочлонтгой байх ёстой. Мөн үнэхээр бидэнд өгдсөн Бурханаас өгдсөн гайхамшигтай бэлэг авьяасуудаараа биеиндээ үйлчлэе гэдэг энэ зүйлсийн тухай хэлсэн байдаг үнэхээр баяртай байна. Тэгээд та бүхэндээ эзний мэндэлсэн өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бидний агуу их Бурханы нэгүсэл хайр амар тайван та бүгдийн дээр таны гэр бүл дээр таны амьдралд бялхан дүрэн байх болтугай гэж өрөөж байна. За сайн байцгаана уу. Итгэлийн ахын дүүс та бүхэндээ мэдчилж байгаадаа баяртай байна. Их эзний маань сургаал дотор нэгэн гайхамшигтай амлалт байдаг. Эзэн хэлэхдээ би та бүхдийн амьдралд нүд үзээгүй чих сонсоогүй олон гайхамшигтай зүйлүүдийг хийх болно гэж амласан байна. Энэхүү эзний гайхамшигтай амлалт бидний өдрүүдэд эзний нэгүсэл болон дагаж бидний амьдралыг олон гайхамшигтай учрал болгон бий болгож өгдөг их эзэндээ бас талархаж байна. Та бүхний амьдралд ч гэсэн Бурхан эзний маань нэгүсэл ивэл өрөөл бас яг дүүрэн хамт тохиолдгоо. Ирэх өдрүүдэд ч тэрхүү эзний маань амласан онцгой учрал таныг ч гэсэн алмааруулахаар олон гайхамшигтай тийм учрлуудыг Бурхан танд бэлтгэсэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Итгэлийн ахын дүүс хамтдаа бүгдөө эзнийхээ агуу учрлын замаар хамтдаа алхацгаая. Одоо болж байгаа их эзний маань мэндэлсэн энэхүү гайхамшигтай баярын өдөр ч гэсэн та бүхэндээс яг энэхүү дэлгэцээр мэдчилж байгаадаа баяртай байна. Их эзэн Иесус Христийн маань дахин амласан баярын халуун мэндийг дэвшүүлье. Байцгаана монголчуудаа. Бидний эзэн бол үнэхээр гайхамшигтай гэдгийг хэлмээр. Тэр бидний хизээч орхихгүй гэж хэлсэн. Ерөөчүүд номны 13:5-ыг харах юм бол тэр бидний хизээч мартахгүй, хизээч орхихгүй гэж амласан байна. Ямар ч хэцүү үе бидний амьдралд ямар ч бэрхшээл зовлон тохиолддог үе Бурхан биднийг орхидог. Тэр бидэнд тусалж байдаг, тэр биднийг харж байдаг, тэр биднийг бидэнд ямар нэг гарц хамгийн сайн гарцыг болоход тэр бидэнд тусалдаг. Тэр хизээч биднийг орхидог. Тэгэхээр бид түүнтэй хамт байвал тэр бидний амьдралыг гайхамшигтай ивэн гэж би итгэж байна. Та бүхэн эзний баярын мэндийг хүргэе. Бурхан бол хайр. Энэ хайр бол таны амьдрал дээр дүүрэн байх болтугай. Энэ хайрыг авахын тулд та эхлээ сэтгэлээ нээ, зөв сэтгэлээ ойртуул, зөв сэтгэлээ Бурхан дээр тавь гэх юм бол Бурханы төлөвлөгөө. Бурханы хайр таны амьдрал санаж бодож байгаагүй шиг одоогоос илүүгээр дүүрэн орох болно. Бурхан хайр учраас танд хамгийн сайн төлөвлөгөө, хамгийн сайн зам, хамгийн сайн хүслээ бол тань дээр болохыг хүсэж байдаг. Таны хувьд хийх зүйл бол зөв сэтгэлээ нээж Бурхантай илүү ойртох юм бол та тэр бүхнээ бэлдсэн ивэлийг авах болно. Тэм учраас өнөөдөр Иесус Христийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаа. Иесус Христ энэ дэлхий дээр Бурханы хайрыг мэдүүлэхээр ирсэн мөлий. Энэ баярын өдөр, энэ төрсөн өдөр та улам илүү ойртохыг хүсэж байна. Энэ төрсөн өдрөөр дамжуулж Бурханы эрүүл хайр таны амьдралд энэ цагаас эхлээд улам илүү орох болтугай гэж өрөөж байна.
За та бүхэнд Есүс Христосийн нэрээр амар амгалан өрөөё. Дэлхийд байгаа тархсан бүх монголчуудаа Есүс Христосийн нэрээр амар амгалан сайн сайхан бүхнийг бэлэгдъя. Тэгээд үнэхээр ирж байгаа цаг хугацаанд эзэн Монголыг үнэхээр далайцтайгаар тархсан хязгааргүйгээр дуудах болно. Түүний өмнө бэлэн байх тоо. Бидний Бурхны зан чанар бол сул дорой нэгнийг хүчрхжүүлэгч Бурхан юм. Тэрээр Гидеон дээр очиод эрэмгийн дайчин минь эзэн чамтай хамт байна гэж хэлсэн. Тэр сул дорой хүмүүсийг, балчир хүүхдүүдийг хүч чадалтай агуу дайчин болгож өөрчилдөг. Тэгээ бүхий л цаг хугацааны туршид дасгалжуулсаар эзэгтийн агуу баатар болгодог. Тийм дасгалжуулагч Бурхан юм аа. Та бүгдийн ажил, хичээл, сургууль, амьдрал бүх зүйл дээр эзний хайр ивэл дүүрэн байхыг хүсэн өрөөж байна. Бидний эзэн Есүс Христ таны төлөө мэндэлсэн. Энэхүү мэдчилгээг Монголын сүмүүд болон Монголын итгэж ахын дүүс нар Монголын Евангелийн эвслийн зүгээс та бүхэндээ чин сэтгэлээс урьж байна. Та бүдгийг Бурхан ивэх болтугай. Бид энэ сараас эхлэн газет Монгол цуглааны түүх имчилгүүдийг та бүхэндээ танилцуулахар боллоо. 2008 оны Крисмсийн баярын имчилгээг та бүхэн хүлээн авч үзсэн үү? Want a lot for Christmas. There is just one thing I need. I don't care about the presents underneath the Christmas tree. I just want you for my own, more than you could ever know. Make my wish come true.